Зя сайн байцгаана уу? Ариун санаа бай. За тэг алцсан яах вэ? Энэхүү бичлэгээрээ хэдүүлээ юу хийх вэ гэхлээр намайг нүүлгэн. Нүү. Хаашаа нүхж байгаа вэ гэхээр штэ. Одоо ерөнхийдөө миний сургалтын төв Дүнжин гарав Жим маань Marshall 5-нд байгаад штэ King. Тэгэнгүүт хорооллын эцсээс амар хол байна зөө. Амар хол байна. Би бүр ингээд 3 цаг төвжирж гин. Гэтэ гой төвжирж байгаа ш. Аюу жаргалтай төвжирж байгаа шүү зөө. Тийм учраас нэг төвжирж явж явах цагтаа ядаж өөр юм хийгээ сууж ивэл надад илүү хөгжих боломж хангалттай их байх юм болоо да гэж бодсны үндсэн дээр ээж автгаа ярилцаж шийдээд нүүхэр болсон. За тэгээ байр самаава яасан бэ гэхээр олсон. Ерөнхийдөө бол өчтөр би байранд очиж хонсон заяа. Тэгээд одоо гэр оронтой болцсон хүн ч одоо ингээд нэш. Энэ манай дүүшний юу чи над онгорхоо шүдэ яасан амир гаргажийнэ тий. За энэ нүүлээ юу гэж бодож байна? Нүүлгмэргүй юу? Яа чи намайг нүүлгмэргүй байгаа мó хоёр муураа өгч уулмааргүй байгаа мó? Ямар нэг яасан бөхтөн бэ? Намайг нүүлгмэргүй байгаа мó хоёр муураа удлагаасаа. Эний нүүлгмэргүй байна. Чи энэтэй хамт баймаар байгаа мó? Тийм бас гэртээ. Гэртээ энэтэй хамт баймаар байгаа мó? Тийм. Одоо тэгээ наахын чи тэгээ надад таксины мөнгө өдрөл өгөх юм уу? Бас мөний пера хийстэй. Гад. За тэгчихлээ энэ. Нүрээ гоочод ирж байгаа мó? Өгөө гараа. За гэж хэлээч энэ. Амжилт. За. Тэгээд ээж автагаа ярилцаад байр саваа бүгдийг болгоцсон. Тэгээд ямар ч гэсэн ээж аав хоёртой бол тэгэж мөнгө санхүүгийн дарамт бол үзүүлээгүй. Тэгэж амар би татаагаар маараа надад тэдэнд өргөг мө гэрс тийм байгаагүй. Тэгээд манай ээж бол угаасаа хизээ нэгэн цаг чамаа нэг удахгүй би гармаарай гэх бах гэдгийг ч угаасаа гадарлаж исэн гэд манай ээж аягүй айгу тийм ойлголт цайтан мэсэхгүй юу. Тэгээд амар их ярилцснээс окей тэгээ гадаа тустаа гараад амьдарч үзтээ гэдэг жаа. Тэнгүүд ингэж амар энэ мэдрэмж заяа. Гадаадад хэрвээ би ингэж ганцаар амьдарч байгаа бол шал өөр шүү дээ. Угаасаа ганцаар амьдрах нь тодорхой. Тэнгүүд ингэж эх орондоо ээж автагаа бэжгаад ээж аавынхаа гэрээс өөр газар руу ингэ нөөнгүүд нэг тийм амар сонир мэдрэмж энэ заяа. Тэгээд одоо би ачаа баглагаад ингэ багилцсан ингэ хүнээ манай хоёр ингэ хүлээ сууж байгаа хгүй. Тэгээд мэдхгүй. Одоо тэгээд ганц гоё юм одоо нэг улсад нэг хотод байгаа юм чинь байнгын ээж автагаа уулзаастай байнгын гэр орноор нь орж гараастай байх баха. Тэгээд 3 цаг төгжрэл гэдэг бол миний хувьд хайрын цаг байгаа хгүй. Цаг мөнгө хоёрыг нэгийг сонгох юм бол би цаг хугацаа сонгох байхгүй юу? Ерөөсөө. Тэгэнгүүт төрөөс мөрөөс за тэр хэд мэдээд ямар амаатай тэгээд ингээд айтайгаа ойрхон ингээд 5 тухтай байранд бай. Тэ алхаад ингээд орчдог байх юм бол ингээд бүх юм амар гоё болох гэдэг байхгүй юу? Ядаж тэр төгжирж байгаа 3 цагтаа би нэг юм хийе л та, юм суръя л та. Ядаж ингээд унтаж амръя л та тий. Гэх мэтчлэн ингээд нүүх болсон шалтгаан маань тиймэрхүүлэн тэгээд хайртай дүүгээ хаяад явна гэхээр жоохон байгаа ч гэсэндээ энэ хоёр угаасаа амралтаараа манад ирнэ. Манад ирж мэрж над дээр солонгос хэлмэл сурах юм. За тэгээд хоёр царай муутай хоёр муураа аваад хэдүүлээ шинэ гэрлүүгээ явцгаая. Шинэ гэртээ уулзцгаая. За манай гэр тавтаа морил. Тэгээ үүдэр оронгууд ингээд готл мотлны нэгс одоохонд юм аваг байгаа заяа. Тэгээд ингээд үүдний хэсгийн тойл энэ нэг хувцсны шкафуудтай. Готл энэ талтай готл. Энэ талтай одоо орон готл дээгүүр ингээд хувцс сунаар. Энэ талтай бас ингээд хувцсыгээд дээшээ жоох юм авсан. Энэ нөгөө зочны өрөөний 0 заяа амар хөөрхөн. Гэхдээ манай зочин бараг нэг хэрэггүй болохоор хүүхдүүдийнхаа 0 болгосон. Тэгээд карант маранттай аяг айтайхан. Тэгээ ингээд явж байгаад ингээд галтгоо маань байна. Одоохондоо нэг жоохон тавих юмнууд ингээд хийх юмнууд аяг их байгаа л да. Гэтэ одоохондоо хийгээгүй байгаа юм. Тэгээ хөргөчний ажилтнад орох шкаф. За ингээд ширээ сандал. Энэ ерөнхийдөө том өрөө маань заяа. Ишгаа ингээд том өрөө маань яваад зурагттайгаа манайх ч 13 давхар. Тэгэхээр ингээд урагшаа юу ч хийхгүй зөвхөн барилгал харагдчих. Доошоо нэг хальцхаас харагдвал харагдаад. Ингээд хараад бол харагдчих байгаа байхгүй. За тэгээд ийшээгаа гараад ийшээ ингээд унтлагын өрөө байгаа. Тэгээд тэнд нэг тийм цонхтой заяа. Гэсэн энэ аим бүрэн балконтой байхгүй юу?
Динерийн нойлыг угаасаа балкон дээр тавьдсан шүү дээ. Тэгсэн чинь илүү нойлтой учраас балкон дээр заавал тавиад шаардлага байхгүй. Зүгээр новчнуудаа тавиад хуцаа хатаад их хэсэг болж байгаа хгүй. Тэгээд гош халтараа чи. Энэ өрөөнийх нь нойл нь. Тий одоохондоо нөгөө нэг юм аваагүй, тогтоогоогүй энэ тэрэ байгаа болохоор жоохон галтайсан л юм байна. Гэхдээ зүгээрээ. За ерөн тэгээд угаасаа айл майл болоод байр савнд орохоор гэр ахуйн бараа гэдэг зүйлс бүгд хэрэгтэй. Тэгээд би ч одоо Солонгост 8-9 жил байхдаа аваад хадгалж исэн бүх юмудаа хайцсан. Тэгээд бүгдийн цоо шинээр авахаас арга байхгүй. Тэгээд авсан. Ямар үнэтэй эдийн гэтээ зүгээрээ тэгээд хичээндээ хичээцгээ гэдэг шиг юм боллоо. Тэгээд юу авснаа бас харуулчих заяа. Барай харуулсан юм чинь. За энэ ягаан өнгөтэй зүйл бол төмөл арилгагч. Энэ 6500 төгрөг гэж юм заяа. За араас нь хусуур хоолоо ингэж хутгаж идэнэ. Энэ болохоор 8500 төгрөг гэж байна. Энэ нөгөө манай хотхон дэдэг юу байхгүй юу? Гэр ахуйн барааны дэлгүүрээсэн амар хөрх яштай гэж. Тэгээ ийм хусуур авсан. Хутга. Ийм хутга авсан. Одоо тийм заазуур маазуур том заазуураар ерөөсөө хэрчиж чадахгүй зөө. Би энүүгээр л хэрчүүлж чадна. Энэ одоо хэд юм бол мэдэхгүй ямар ч үнэн бичээгүй байна. 10,000 төгрөгөөс цаандаад бах юм. Тийм баг. Тэгээ хоёр нойлын юу? Хогны сав. Хогны сав өөр ингэ заваараад газраар дүүрэн ингэ уутан дотор юм хөглөрүүлээ яваад байгаа байхгүй юу? Тэгээд хоёр хогны сав авсан. Нэг нь нойлтой, нэг нь том өрөөндөө. Энэ болохоор 20,000 гэсэн 20,000 төгрөг. Энэ арай жижиг нь болохоор 15,000 төгрөг гэсэн зав. Тийм ээ. Тэгээд ийм хоёр нойлын хогны сав. Тий хогны сав авлаа. Араас нь ийм юу авсан? Хумсны утга. Манай хумсаа авна гэсэн. Тэгээд энэ болохоор нэг 3-4,000 төгрөг лээсэн байх гэж бодоод байна. Энэ болохоор нөө юу? Ийм ханан дээр наагаад юм хумаа үлддэг ийм үлгүүр. Алчуурнуудаа үлдэж мөлхий. Энэ нэг ширхэг 1000 гэлөө. Тэгээ дөрөв ширхгээрээ 4,000 хавцаа байсан баха. Тэгээд энэ нөгөө нэг мушгаад арчи гэдэг гэсэн заяа. Тэгээ нэг яг алчуурн алчуур л та. Тэгээ нэг ширхэг нь 15,000 төгрөг гэдэг юм билээ заяа. Тэгэхээр гуруулаа нийлээд бараг 45,000 төгрөг гэсэн үг. Асар үнэтэй. Араас нь вэштэй энэ нөгөө нэг оо сойзоо үлгөөд нөгөө нэг сойз оогоо ингэ хийжингүүд эргүүлэгдээд гарч ирдэг түлхэнгүүд оон гарч ирдэг мэрдэг гэдэг тэр худалдагч гिच маань энийг санал болгоод авсан. Энэ болохоор 55,000 төгрөг байсан заяа. Араас нөөр юу вэ? Жинэш тамуни. Энэ доор харагдаж байна энэ чихэн. Энэ нөгөө нь юу? Гэтэ орж ирэнгүүд үүдэн дээр гутлаа талихтаа ингэж арчиж ингэж мөхгүй бол байлаа шавар шавхаа махаа тэрэгүн тэндээ болох гэдэг юм санагдаад ийм юм авсан. Энэ одоо хэд байлаа? Энэ нэлээд үнэтэй санагдах юм. Энэ нэг 60 мартай байсан уу хэдтэй байсан? 50 автай байсан, тэр авцаа байсан байхгүй. Тэгээ би бүр хөө энийг дээр солонгосын дависагаас авах юм бол бараг 5,000-ад аавн маавн энэ төр гэж ялжэл хийсээр гал авсан л та. Гэтэ яг болж байна. Бас тэмч сайшин тий. За тэгээд будаа агшаач авах гад будаа агшаач авъя гэсэн чинь яг ингээд ус буслагчаа сонгосон ус буслагч маань болохоор ийм ус буслагч заяа. Төмбөр тэгэхээр дотроо шийлэн бэлтээ. Тэгсэн чинь энэ болохоор бас нэг 60 мар тэр хавцаа байсан баха. Тэгээ будаа агшаагч адилхан өнгөтэйг авчиг гэсэн чинь адилхан өнгөтэй байхгүй. Яг ганцхан төстэй өнгөтэй байсан байхгүй. Тэгсэн чинь тэрний ажиллахгүй. Тэгээ будаа агшаагч авч чадаагүй. Гэтэ авна авахгүй. Хүй хоол. Махчаанд идэж байгаа. Махчаанд идэж байгаа шүү зөө. Тэгээд байны өрөө маань юм нөгөө хулдаасгүй учраас байнаас маань ус ингэж даваад цацраад эсэн бас юм руу маань ус өсрээд исэн. Тэгээд ийм хөргөгч биш ээ. Юу гэдэг вэ чинь? Хулдаасан ийм хаалт авсан. Көшөг 30,000 гинэ. Тэнгүүдээ бас энэ байх хэрэгтэй гэд ингээд тогтоогоод ингэдэг юм байх хэрэгтэй гэд
Энэ 30,000, энэ нэг 20,000 зэн арай чүчүүд хямдхан байгаа гэсэн юм. 20,000 25 навтайлга ах. Тэгээд ийм хувцас хийх сав авсан. Угаах хувцасаа хийхгүй бол газраар хөглөрөө заваараад. Тэгээ ийм үлгүүр авлаа 10 шиг үлгүүр. Энэ хоёр нэг нь 12,000. Үгүй 10,000 юм байна. Ингээ 5 шигтийн 10,000 юм байна. Тэгээ ингээ 20,000 гэсэн үг юм байна. За энэ заяо. Энэ нөгөө нэг хаалгандаа өлгөж байгаа юм уу өлгөдөн штэ. Энэ болохоор яг Daiso маягсууд бол 5,000 цанхтай wonтэй байгаа. Гэхдээ энийг 20,000 төгрөгөнд авсан. Тэнгүүд энэ бүр хятад заяо. Тэнгүүд бүр хямдхан байх хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ. Дээд нэг юм төмпөс ийм хувцсыг төмпөн тэгээ болоо. Тэгэл ингээл 200 бишээ 420,000 будаа. Ер нь бол. Гэтэ одоо тэгээ яах вэ? Хаа байсныг зах махрууж таксидаж яваад таксидаад ирэх юм бол бас дүндээ дүн болох юм болов. Төвжрэл мүжрэл гэж бодоод зүгээр хичээч гэж бодоод авцсан. Иймэрхүү юм аваад нэг 400,000 төгрөг цааш нь харуулчаад байж байна. Одоо хэдүүлээ за гоё юм харъя. Гоё мах чанж байгаа. Харах уу. Энэ бүр бичлэгээ хийх гэж бүр бөө юм болсон. Энийг аваад бол нь 2 3 хонцсон байхгүй юу? Тэгсэн мөртлөө ингээд юу яаж чадахгүй. Хийж чадахгүй завгүйгүй гэдсэн. Ийм махцах авсан гэнэ. Махцах чанж байгаа. Тэгээ махаа чанаад идээд тэгээд ерөнхийдөө бол энэ 7 хоногоос ахуулаад миний ажил эхэлж байгаа. Шинэ 7 хоногоос ахуулаад манай ажил эхэлж байгаа. Тэгээд ажил эхлэхээс өмнө нэг гэрмэрт хэрэгтэй юу байна, муу байна гэж битээр ингээд гэж хараал яваалгаа. Одоо өөр үлдсэн юу, будаа агшаагч, магшаагч, тоос орогч энэ төр бас авах хэрэгтэй байгаа. Тэгээд аван да, болно доо. Тий. Мах дахиад ивэрсэн. Гадын жоо хасгаар юм байна л да. Жаахан хасчих. Тийм тэгээд амьдралын тиймэрхүү л ямар ч нүүгчлээ. Нүүцэн юм чи одоо тэгээд бүх юмных нь утга учир олдчих واخа. Тэгсэн чи энэ одоо байрандаа орж ирээд нэг 3 мөр хонж байгаа хгүй юу? Тэнгүүд ингээд амар гоё унтдаг заяо. Ингээд тийм инерийг айгу сайтай байр. Манай хоёр муур ч гэсэндээ нэг тийм юм дооргоор ороод ингээд нуухтаад байхгүй. Ингээд энүүгээр ингээд зүйлхтэй яваалаа. Би ч гэсэндээ босч ирээл идэл унтаал. Яг тиймэрхүү байдалтай байгаадсан баггүй. За тэгээд одоо намайг хэрэг таргалсныг хар. Ийм хөөрхөн зузаа өөх мөхтэй болсон. Энэ гар марыг харчаад зодууж нүдүүлсэн юм уу гэд бити байгаарэ. Энэ нэг жоохон мессеж ажиллагаа явагдаад нэг жоохон иймэрхүү болчихсон шүү дээ юу. Өөрхийдөө чи наадхан дээр уудан дээр тавиад өгсөн юм уу? За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Тэгээд одооноос ахуулаад жоохон итгэвтэй гой бичлэгүүд хийя гоё. Болсон явдал мовд сонсомоор байвал хэлээрэй зөө юу. Тийм тэгээд хоолоо идчихэд унтлаа. Та бүхэндээ хайртай шүү. Баяртай. Ариун санаа байлаа.